Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ лав гаригийн мэндийг айлтган хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдийг хүргэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ Дархуул аймгийн хэмжээнд бүх төрлийн эрсдлийг тодорхойлох, түүнийг бууруулах ажил эрчимтэй өрнөж байна. Тэгвэл энэхүү ажилд өсвөрийн нисдэг камер эзэмшигч хүүхдүүд нэгдэж, дрон тэргүүлийн ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Дархуул аймгийн захирам шилжилт үйлчилгээний хэлтсийн дэрэгдэх хурдан клубын 5 сурагч Аз ТV аврах шалгаруулах өсвөрийн дрончлалын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн томоохон амжилтыг үзүүлсэн. Мөн дархны хүүхдүүд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Дрокон 2026 тэмцээний өсвөр насны ангилалд тэргүүлснээр Аз ТV аврагад оролцох эрхээ аваад байна. Эдгээр хүүхдүүд хувь чадамжаараа Монгол Улсын хэмжээнд 16 дэрэмлэгдсэн амжилтыг эзэмшиж байгаа юм. Тэгвэл эх орныхоо нэрийг өндөр төрөвсөн нисдэг камер эзэмшигч сурагчдтай хамтран Дархуул аймагт өнөөдрөөс дрон тэргүүл эхэллээ. Тодорхойлбол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гамшигын эрсдлийг бууруулах болон гэмтэргээс урьсан сэргийлэх орон нутгийн зөвлөлүүдээс энэхүү ажлыг санаачлан тамирчин хүүхдүүдтэй дэвшүүлжээ. Тус ажилд аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн газар, чиг үүргийн хүрээнд удирдан ажиллаж байна. Мөн бүсийн шүүх шинжилгээний төв захирам шилжилт үйлчилгээний хэлтэс тус хамтрах юм а. За Дархуул аймгийн өсвөрийн хурдан клубын тамирчид маань улсын аварга болон Азийн аварга шалгаруулах тэмцээнээр амжилттай оролцоод ирсэн байгаа. За манай Дархуул аймгийн хурдан клубын сурагчид бол өөрсдөө одоо сайн дураараа найзуудынхаа эрсдлийг тодорхойлж ингэж бас дадлагыг хийсэн байгаа. За өнөөдөр бол гэмтэргээс орчин сэргийлэх зөвлөлийнхэн цагдаагийнхантайгаа хамтраад одоо ингээд дрон нисгэж эрсдлийг тодорхойлохоор ингээд бэлтгэл ажилдаа гарцсан байна. Дрон тэргүүлийг өнөөдрөөс зохион байгуулж ажиллаж байна. За дрон тэргүүлээр аймаг дээр учирч болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, за гэмтэрэг зөрчил ихээр үйлдэгдэж байгаа гудамж талбай олон нийтийн газруудад за хүний оролцоо багтаагаар өндөрлөх хэсгээс хяналт тавих чиглэлээр ажиллаж байна. Эхний өдрүүл яг Чин дархан дээр Дархуул аймгийн онцгой байдлын газар Чин дарханы 2 хуваагаад 2 цагийн зайд эргүүлээ хийн. Маргааш хуучин дархантаас 4 цагийн нислэг хийгээд хагас өдөр голын иргэд дагуу алфагсыг цөлөө цагаа өнгөрсөн үедээр нь дрон нэргүүл хийгээд эрсдэл учирч болох нөхцөл байдлыг тодорхойлоод тухайн эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахар ажиллаж байна. Гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл. За эдгээр одоо авьяастай хүүхдүүд амжилт үзүүлсэн хүүхдүүдэд урьж оролцуулах замаар дрон тэргүүлийг анхуутайгаа туршиж үзэх гэж байна. За дрон тэргүүл бол Дархуул аймгийн 4 сумын бүх багаар хийгдэнэ. За дээр нь хүн олноороо төвлөрдөг. За гол усны одоо эрсдэлт аюул нөхцөл байдлаа сэргийлэх. За тэгээд зам тээврийн осол хэмтлэлээс сэргийлэх, хот хоорондын зорчигчдын одоо аюулгүй байдлыг хангахад тодорхой шинжилгээ хийж үзнэ гэсэн үг. Тэгээ энэний цаашлаад бид нар энэ техник технологийн дэвшил рүү тэмүүлсэн энэ тал руу хөрөнгө оруулалт хийсэн дараагийн төсвийг батлахын өмнөх туршилт анализууд явагдаж гин гэж нэг талаасаа харж болно. Монгол Улсын аварга ранкаараа шилдэг 16 тамирчны нэг Наранбаатарын хэлж байгаагаар Дархуу хотод олон эрсдэл байгааг дроны тусламжтай олж харснаа хэлж байна. Дархуул аймгийн төлөөлөлт саяхан Дрокон улсын аварга болон Азийн аваргад орсон. Тэгээд энэ бүх орсон үедээ би шилдэг орлоо шалгарч 16-д орсон. Ер нь бол 10 дараг дээр тэгээд тараншааны нэг хонголт байсан. Тэгээд гаражын дээгүүрүүд дээр явсан. Тэгээд энэ чинь ингээд дүүрэн бетонууд байсан бас дээрс шангийн мод болсон байсан. Хүүхдийн нүдээр бол тэр яг ингэж гараашаар ингэж явж агаад тэгээд араас нь яг ингэж баригж байгаа барилга руу ингэж хүүхдүүд орж ингэж эвжлэн ингэж өөрөө хөл гарыг гэмтэх ингэж асуудал болдог. Тин ч одоо ингэ ямар ч хаалт авахгүй тэр гараашуудаас ингэ шууд дамжаад тэр баригж байгаа барилга руу орох. Тэр одоо тэр барилга руу ингэж жоох хүүхдүүд одоо ингэж гүүж хараагаад ордог ч юм уу. Тэгэх юм бол ер нь амар эрсдэлтэй шүү дээ тэр чинь. Шууд унаад дээрс нь юм унаад тэр хүүхдийг алдчих болно. Амар ахгүй. Энэхүү ажлын нэг талаас өрсөн сэргийлэх ажилд хүүхдүүд гар бие оролцож, учирч болох эрсдлийг хүүхдийн нүдээр таньж илрүүлэх, хүн хөрж тодорхойлоод төгсгөлтэй эрсдлийг илрүүлэн тогтооно гэж үзэж байна. Нөгөө талаас тамирчин хүүхдүүд болон тусгай чиг үүргийн байгууллагуудын мэргэжилтнүүд хамдарсан дадлаг сургуультыг хийж, тэмцээний бэлтгэл хангах, харилцан суралцах боломж нээгдэнэ гэж харж байгааг онцоллоо. Дараагийн мэдээ Дархуул аймагт шүлгийн өвчний с ิจ гтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан мал эмнэлгийн газраас дараах мэдээллийг тодрууллаа.
Үзэгчид та бүхэндээ бид Дархан Улаан аймгийн Орхон сумын 2 дугаар баг хөтөл хороололд за мал амьтны гоц халдварт шүлгийн өвчний с жигтэй тохиолдолд бүртгэгдсэнтэй холбогдуулан за мал эмнэлгийн газраас тодорхой мэдээллийг тодруулан хүргэх гэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөтөл хороололд одоо с жигтэй тохиолдолд илэрсэнтэй холбогдуулан танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Энэ талаар бас мэдээлэл хүргэхгүй. Хошоод суманд гарсан шүлгээтэй холбогдуулаад өмнө нь хэрэгжүүлэх арга хэмжээ одоо хэлсэнчлэн тий яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг одоо хэрэгжүүлээд явж байна. За 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлээд за аймгийн нутагт байсан вакцинаас одоо Орхон сумын одоо эрсдэлтэй бүс нутгийн малчин өрхүүдийг одоо дархлаажуулалтанд хамруулсан байна. За өнөөдрийн байдлаар бол 83 өрхийн 13 мянган толгой одоо богино малыг яаралтай дархлаажуулалтанд хамруулад байна. Цаашид бол шүлгийн өвчнөөс сэргийлэх шатаараас арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр одоо төлөвлөд байна. За аймгийн хэмжээний нийт одоо богино малыг одоо шүлгийн өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтанд хамруулахаар хүсэлтэд тавьсны үндсэн дээрээс вакцина бол одоо мал эмнэлгийн ерөнхий газраас шийдвэрлүүлээд за яг өнөөдөр бол татан авалтын биокомбинатаас хийж байна. Маргааш нас эхлээд бол аймгийн хэмжээний бүх богино малыг одоо масс дархлаажуулалтанд яаралтай хамруулахаар ингээд ажиллаж байна. С жигтэй тохиолдол илэрсэн дээр бол 2 өрхтөр хөтөл хороолол хэсэгт бол 2 өрхтөр бол с жигтэй тохиолдол илэрсэн байгаа. Шинжилгээний хариулал одоохондоо батлагдаж ирээгүй байгаа. Тэгэхээр одоо бид бол тэмцэн сэргийлэх арга хэмжээг аваад ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Хөтөл хорооллын хувьд бол гэр хороолол за тэгээд балчин өрхүүдээс хосолсон хөтөл хороолол онцлогтой оруулаад байгаа. Тэгэхээр гэр хороолол дунд одоо айл өрхүүдийн дунд мал амьтан байх нь эргээд хүний эрүүл мэндэд бас ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ тал дээр? Хэрвээ одоо тэг онш тогтоогдоо батлагдаад ингэх юм бол арга хэмжээ хэрэгжин 20 цэрийн дэглэм хэрэгжих юм ёстой. За тэгээд 20 цэрийн дэглэм хэрэгжээд ирэхэд одоо яг энэ суурьшлын бүсэд мал байдаг асуудал бол үнэхээр хүнд асуудал байдаг байна. Яагаад тэгэхээр яг 20 цэрийн дэглэм одоо хуулийнхын дагуу тогтооход одоо нөгөө бүсчлийн асуудал орж ирнэ тий. Тэгэхээр одоо жишээл голомтын бүсийг бол 5 км радиусаар татах хэрэгтэй байдаг бол одоо 5 км радиусаар татахад бол одоо нөгөө олон улсын чанартай автозан маань одоо бүрэн хаагддаг байх жишээтэй. Ингэж орж ирж байгаа. Тэгэхээр цаашдаа суурьшлын бүсээс ер нь бол малыг одоо цаашдаа гаргах одоо юм зайлшгүй шаардлага байна гэж ингэж үзэж байна. Одоо малчид иргэдэд бас анхааруулга сэрэмжлүүлэх хөрвөлтэй. За энэ өвчин бол ерөөсөө л зөөвөрлөгдөж ирдэг өвчин тий би бас өмнө дурдчихсан. Тэгэхээр зөвшөөрлөхгүй малын шилжилт хөтөлбөрийн битгий хийгээч. Заавал мал эмнэлгийн байгууллагад хандаад мал эмнэлгийн гэрчилгээгээ журмынхан дагуу аваад ингээд зөөвөрлөж ирээч. Тэгэхгүй бол одоо яг дархлаажуулалт хийгээд явхад бол харагдчихээн л та. Ингээд ерөөсөө одоо жишээлбэл А дансаар нь тоологдоод очсон малын одоо тунгийн вакцина аваад очихоор одоо очиход малын тоон ихссэн байдаг жишээтэй тий. Тэгээ яасан гэд тодруулахаар одоо тэднийхээ тийм 50% мал ирсэн, эднийхээ тийм 50% мал ирсэн гэдэг ийм өгүүлэмж хэлдэг. Тэгэхээр зөвшөөрлөхгүйгээр малын шилжилт хөдөлгөөн битгий үлдээч. Таны болон бусдын малын одоо элдв эрсдлээс сэргийлэх зорилгоор малчин та бол маш хариуцлагатай байгаарай гэж. Тэгээд аймгийн хэмжээнд бол одоо мэдрэмтгий мал амьтныг одоо бүгдийн масс дархлаажуулалтанд хамруулна. Тэгэхээр одоо малчид та бүхэн одоо мал амьтны эрүүл мэндийн тухай хавьлаар хүлээсэн өөргийнхээ дагуу малын эмчийг дархлаажуулалтаар очиход мал сүргээ одоо барьж өгөх, тэ малын эмчийн аюулгүй байдлын хангахын үүргээ ухамсарлаад биелүүлж өгөөрэй гэж ингэж хүсье. За дархлаажуулалт хийгдснээр бас яг шүлгийн өвчнөөс хэдэн хувь сэргийлэх боломжтой. За мөн одоо дархлаажуулалт хийгдснээс хойш мах сүүгнээс хэрэглэн штэ энэ бас хэд хоногийн дараа хэрэглэх боломжтой. Мах сүү худалдаж авж байгаа иргэд маань бас юун дээр анхаарах шаардлагатай. Одоо бүх нийтээр одоо Дархан Улаан аймгийн хэмжээнд бүх малыг дархлаажуулна гэж штэ тий. За дархлаажуулалтын дараа бол бид сүүг бол 3 хоног, махыг бол 7 хоног хүнсэнд хэрэглэхийг хориглоно. За манайхаас бол гарал үүслийн гэрчлэгээ ямар ч одоо малчин өрхөөс бичигдэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө хүнсний зориулалтаар манайхаас одоо бичдэг гарал үүслийн гэрчлэгээ 7 хоногийн хугацаанд бол зогсно. Тэрнээс дараагаар бол одоо хүнсэнд хэрэглэхэд бол боломжтой. Дархлаажуулалт маань за яг одоо үйлдвэрлэгчийн заавараар бол 21 хоногийн дараа бол бүрэн дархлаа тогтно гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр 21 хоногт бол гаднаас хөдөлгөөн хийхгүй байх одоо асуудлыг бас малчин бүр дор бүрнээ бас бодох одоо тий 21 хоногийн дотор элдв хөдөлгөөн хийхгүй байгаарай гэж бас хэлье. Ер нь шүлгийн өвчний дархлаажуулалтын одоо яг нөгөө хамгаалах хугацаа нь бол 6 сар байдаг. 6 сарын дараа одоо тавтан дархлаажуулах асуудлаас яригддаг байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан хотын хорооллын авраг 2026 спортын арга хэмжээ
6 дугаар сарын 28-ны өдөр болох гэж байна. Сагсан бөмбөг эрэгтэй нэмэх 40 нас, волейбол эмэгтэй нэмэх 35 нас гэсэн ангиллаар зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? За нийт дарханчуудад энэ өдрийн мэндийг хүргье. За 26 онд одоо Дархуул аймгийн бие тамирчид газрын зүгээс одоо тамирчдын баярыг одоо ухтаж бид багуудынхаа хуучин нэршлэр нь одоо хорооллуудын аврах 2026 гэж одоо тэмцээнийг бид шинэлэг байдлаар зохион байгуулахаар ингэж одоо төлөвлөд явж байна. Тэгээ энэ ажилд маань одоо их хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга одоо жавхлан сайдын ажлын алба бас хамтран оролцож байгаа. Дархан сумын засаг даргын хамгийн газар оролцож байгаа. Миний Монголын одоо тамираа даргын одоо хамт олон бас ингэж дэмжиж хамтран оролцохоор бид ярилцаад Монголын тамирчдын баярыг одоо Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлснээс хойш 90 жилтэйгээ залгаж байгаа юм байна. Тэгээд 90 жилийн хүрээнд бас сагс волейболын тэмцээнийг одоо хуучны нэршлэр нь гоё хорооллуудын авраг гэдэг ийм байдлаар зохион байгуулахаар бид төлөвлөж ажиллаж байна. Тэгээ хорооллуудын авраг маань бол өдөрдөмж гараад явж байгаа. Хоёр шаттай байгаа. Анхан шат нь бол багийн дарга нар өөрсдөө одоо бага тэмцээнд оруулах бага шигшээд бэлдсэн байж байгаа. 28-ны өдөр одоо миний Монголын талбай дээр нэгэн зэрэг нээлттэй яваад оройн хаалтын арга хэмжээ болохоор бид нар төлөвлөж ажиллаж байна. Тэгэд энд одоо онцлог нь гэвэл одоо анх одоо 90 жилийн түүхийг бид нар ухтаж зохион байгуулж байгаа. Дээр нь их хурлын гишүүний ажлын алба оролцож байна. Дээр нь одоо бас нийтийн биеийн тамирлуугаа чиглүүлээд 35 эмэгтэй, эрэгтэй 40 наснаас дээш ингэж ангиллаар одоо зохион байгуулах гэж байгаадаа бас бид нар таатай байна. Тэгээд тэмцээн маш сайхан болно гэж бодож байна. Тэгээд багуудаа идэвхтэй оролцохыг хүлээж байна. Дараагийн мэдээ. Сүрэн дэлхийд даяар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд 2025 онд 1.5 сая хүн сүрээгийн улмаас нас ороод байна. Сүрээгийн дархалтыг тогтоох үндэсний судалгаагаар жил бүр Монгол улсад 17 мянган орчим хүн шинээр өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол гарсан ч 2025 онд 2823 хүнийг илрүүлсэн байна. Глобал сангийн дэмжлэгтэй төслүүдэд Монгол улс 2003 оноос эхлэн хэрэгжүүлэх жорноор шалгаран ажиллаж байна. Төслийн үндсэн хүлээн авагч байгууллага нь эрүүл мэндийн яам бөгөөд салбар хүлээн авагч байгууллагуудын нэгээр эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн 2024 оноос эхлэн ажиллаж байна. Олон нийтээр удирдуулсан хяналтын төслийг Сүрээгийн тархалт ихтэй нийслэлийн сонгон хархан Баян зүрх дүүрэг болон Хинти Дархуул аймагт хэрэгжүүлж байна. 6 дугаар сарын 16-ны өдөр төслийг хэрэгжүүлж буй хамтрагч байгууллагуудын төлөөллүүдийн туршлага солилцох уулзалт боллоо. Уулзалтад олон нийтээр удирдуулсан хяналтын салбар зөвлөл, диспансерийн эмч нар хамтрагч байгууллагууд оролцлоо. Дархуул аймаг маань их онцлогтой ийм олон улсын худалдааны чиглэлийн зам харгуйтай, хөдөлгөөнд хүн амагтай, Сүрээгийн тархалт ихтэй ийм аймаг. За энэ аймаг дээрээс нь одоо энэ төсөл хэрэгжиж байгаа бусад аймагуудад айгүй үр дүнтэй жишг болж харагдуулна. Яагаад гэхээр Дархуул аймаг өөрөө бусад аймаг бодох юм бол зохион байгуулалт маш сайтай аймаг. Менежмент шал өөр аймаг. Багаар айгүй сайн хамтарч ажилладаг, бие биенийгээ дэмжиж ажилладаг. Одоо аймгийн засаг дарга одоо нэг манлайлал шийдвэр гаргахад дагаад л бүгд яг хамт ажиллаж идэг ийм аймаг харагдаж идэг. Тэгээ ийм аймгийн хэрэгжүүлж байгаа өвөрмөц онцлог туршлагыг бусдад хуваалцаж байгаа нь бол бусад аймагуудыг бас жишг болгож хараасай, аваад хараасай. За тэгээ олон нийтээр удирдуулсан хяналтыг хөгжүүлэх хэрэгтэй, олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй. Ер нь хүн өвдсөн хүний одоо тулгамдж байгаа асуудал, тэрэнд одоо тулгарсан асуудлыг хэрхэн шийдэхийг өөрсдөөс нь асуудж ийж асуудлын шийдэл гарцыг гаргаж ирээ цаашаа асуудлаа сайжруулад бодлого төлөлтөө сайжруулах явах ширтээ. Энэ ч утгаараа одоо Дархуул аймаг дээр одоо сар болгон одоо сүрээгээр үүдсэн даван туусан иргэдээс судалгаа авагдчихэдэг. Энэ сүрээгийн тусламж хэмжээний чанар хүртээмж ямар байна? За хүртээмж нь ямар байна? Үйл ажиллагааг хэрхэн далаацтай явуулж ийн цаашаа юу хэрэгтэй байна гэх зэрэгээр энэ асуумжуудыг аваад энэс гарсан одоо үр дүнг одоо сар болгон Дархуул аймгийн олон нийтээр удирдуулсан хяналтын зөвлөл маань хилцчихэд үнэхээр бас хийж байгаа ажлуудыг сонсоод бас сэтгэл бас айгүй өндөр байна. Ингэж болдсон биш дээ. Ингээд хийчих болох юм байна гэд хамт сууж байгаа улсууд ч гэсэн манайх ягаад ийм биш байгаа ингээл хоорондоо бас ярьж байгаа жишээтэй. Дархуул аймгийн олон нийтээр удирдуулсан хяналтын зөвлөл нь 2025 онд халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэрэгжлийн эмч урьж, Сүрээгийн оншилгоо амжилгээний сургалт зохион байгуулж, нийт 207 мэрэгжилтнийг хамруулсан. Мөн аймгийн эрүүл мэндийн газарт чиглэлийн зөвлөмж хүргүүлж, үнээс 2 нь 2025 онд хэрэгжсэн гэх мэт олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Энэ өвчнөр өвдсөн болон өвдсөн хүмүүсийн ар гэр замун даван туулагчдаас сар бүр
хүмүүсээс судалгаа авдаг, асуумж судалгаа авдаг. За үүгээрээ одоо дата мэдээллийн шинжилгээг хийгээд за энэ одоо гарсан одоо асуумжийн үр дүнг нэгтгээд тухайн одоо орон нутгийн удирдлага за тухайн одоо холбогдох байгууллагуудад дүгнэлтийг хөрвүүлдэг. Ингэснээр бол одоо тусламж үйлчлэгийг сайжруулахад энгийн хэрнээ гол одоо үр дагавар гарна гэж үздэг. Дархан аймгийн хувьд гэх юм бол анх одоо энэ төсөл хэрэгжээд ихний одоо дата анализыг хийж явах явцад бол одоо эмч мэрэгчлэлтний өөрөөр хэлбэл сүрээтэй өвчтөд харьцдаг эмч мэрэгчлэлтний харьцан хандлагын асуудал бол бас нэлээд тулгамдсан, нэлээд дээгүүр үзүүлэлтэд гарч ирж байсан. За үүний дагуу одоо бас эрүүл мэндийн байгууллагууд дээр холбогдох чиглэлийг өгч за бусад одоо зохион байгуулалтын арга хэмжээг авчсны үндсэн дээр өнөөдөр бол одоо бас харьцангуй одоо бас дата цуглуулагч нарын одоо дүгнэлтэн дотор энэ одоо зүйл бас алга болсон ийм үзүүлэлттэй байна. За зөвлөлийн маань 30% нь бол төрийн байгууллагын төлөөлөлд 70% нь одоо иргэд төрийн бүс байгууллагын төлөөлөлд байдаг. Бид бол одоо олон нийтээр өдөртсөн хяналтын одоо төв зөвлөлөөсөө одоо улирал тутам нөлөөдийн сургалтуудыг авчин. За нөлөөдийн сургалтууд шийдвэр гаргах түвшний албан агчдыг оролцуулахыг зорддог. Сумдын засаг дарга, за сумдын иргэдийн нийтийн хурал, багийн засаг дарганаар багийн иргэдийн нийтийн хурал, за мөн одоо холбогдох өвчлөл гарсан аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг оролцуулдаг. За энэ үедээ бид нар нөлөөдийн сургалтыг зохион байгуулж, за нөгөөтэйгөр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, за энэ өвчнөөс одоо даван туулахад таны үүрэг оролцоо ямар авах гэдэг үүдийг үндсэн мэдээллүүдийг өгөхөөс гадна энэ өвчнөр өвцөн хүмүүсийг одоо хялбарлан гадуурхахгүй байх энэ одоо мэдээллүүдийг маш төлхөө өгдөг. Тар болгоныг удаа хуралдсны дагуу одоо бид нар одоо эрүүл мэндийн байгууллагуудад хурлын үр дүнгээр одоо зөвлөмжүүдийг гаргаж өгдөг. За энэ зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллагууд одоо тухайн одоо сарда гарсан одоо асуудлуудыг өөрөөр хэлбэл тулгамдж байгаа асуудлуудыг энгийн асуудлуудыг одоо шийдвэрлэж одоо хариу одоо харилцан уялдаа холбоотой ажиллаж байна. Сүрээгийн өвчлөлийн эрсдэл хүчин зүйл болох ядуурал, тэгш бус байдал, хоол тэжээлийн дутагдал, хавсарсан өвчин, ялгууран гадуурхал зэрэг эрүүл мэндийн салбараас гаднах хүчин зүйлстэй тэмцэхэд олон салбарын нэгдмэл хамтын ажиллагаа чухал юм а. Доктортой охиц дэвшил нь олон нийтийн манлайлал, иргэний нийгмийн дэмжлэг, салбар хоорондын хүчрэг хариуцлагатай хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэгш бус байдлыг арилгах ажлыг удирдах, хүн бүр хувийн нөхцөл байдлаас үл хамааран зохих халамж дэмжлэг, хамгаалалтыг хүртэх боломжийг бий болгосон цогц бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны өөрчлөлтөд уриалж байна. Үндэсний их баяр наадмаар ажлын 4 хоног, үргэлжилсэн 6 хоног бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хуульд үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын ойн баяр 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрөгийг тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан. Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 11, 12-ны өдөр нь амралтын өдөр тохиож байна. Ажлын болон амралтын өдрүүдийг оруулан тооцвол нийтдээ 6 хоног үргэлжилсэн амрах юм байна. DBS Лизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар үзэгчдэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.